2-7 оны өмнө засгийн газрын хуралдаанаар энэ асуудал яригдсан байгаа. За мэдээж Монгол банкнаас засгийн газар руу энэ одоо операторын хийх ажил бол процесс бол явж байгаа. За энэ дээрс хугацаа хэрэгтэй байна. Ялангуяа одоо засгийн газрын хувьд бид цаашдаа яг олон улсын жишгт нийцсэн олон улсын санхүүгийн байгууллагууд энэ хүлээн зөвшөөрөөд дэмжиж хөрөнгө мөнгө гаргах хэмжээний тим институцийг одоо засгийн газар хөгжүүлэх шаардлагатай байна. За энд бол тодорхой хугацаа хэрэгтэй байгаа. Ингээд дэлхийн банкнаас бид одоо төсөл хэрэгжүүлээд хамтарч ажиллаж байна. За ингээд бид одоо бэлэн болсон үед Монгол банкнаас шилжүүлж одоо бүрэн авах юм байна. Шилжих процесс бол явж байгаа. За энэ хугацаанд Монгол банк дээрээс үргэлжлүүлье гэдэг шийдвэрийг 2-7 оны өмнөөс гаргасан. За сая бид орон нутагт ажиллаж байхдаа Монгол банкнаас мэдээ авахад 8 сараас эхлээд банкудад одоо өмнөх хэмжээгээр одоо хэвийн их усүрийг нь одоо шилжүүлээд нийлүүлээд эхэлсэн байгаа гэсэн мэдээ авсан байна. Тэгэхээр 9 сараас бол ипотекийн зээл бол хэвийн үргэлжлэл явна гэж байна.